Эрүүл мэндийн сайдын тушаалаар одоо байгуулагдсан эмнэлэг зүйн зөвлөх баг нь 20 оны одоо 1-р сараас эхлээд өнөөдрийг хүртэл одоо тасралтгүй үйл ажиллагаатай ажиллаж ирсэн байгаа. За энэ хугацаанд бол одоо үндэсний хэмжээнд мөрдөгдөх COVID-19 одоо халдварын одоо эмчилгээ онцлогооны төр зааврыг боловсруулах, шинжлэх энэ одоо шатараатай ажлуудыг хийж ирсэн байгаа. Өнөөдөр бол үндэсний хэмжээнд бол одоо эрүүл мэндийн сайдын тушаалаар 7 дахь заавар одоо шинжлэгдэж ингэж гарч байна. Тэгэхээр энэ 7 удаагийн заавар бол Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тухай бүр одоо шинжилж байгаа COVID-19-ийн одоо онцлогоо эмчилгээний төр заавар, за мөн одоо дэлхийн өндөр хөгжилтэй орнууд, Европын холбооны улс, за мөн одоо Англи, Япон гэдэг ингээд Оросын холбооны улс, бүгд найрамдах хятад ард улс гэсэн. За энэ ковидын одоо өндөр одоо тархалтай байгаа улсуудын онцлогоо эмчилгээний одоо хэрхэн явагдаж байна, үндэсний хэмжээнд ямар заавар дүрм гаргаж байна гэдгийг судалж, за хэлэлцэж, за Монголынхаа нөхцөлд одоо аль одоо үр дүнтэй одоо онцлогоо эмчилгээний аргуудыг авч туршлага болгож ажиллах уу гэдэг энэ хэлэлцүүлгийг хийж, за ингээ үндэсний хэмжээний заавар гаргадаг. Тэгэхээр энэ өнгөрсөн 4 сарын хугацаанд бол маш их туршлагдсан манай эмч мэргэжилтнүүд бол 7 хоногоор 10 хоногоор ингэж ээлжил солигдож байгаа. Маш хүнд одоо үеийг бас хоёрдугаар одоо давлгааны хүнд үеийг даваад ингээд гараад ирсэн байгаа. За одоо ингээд 4 сарын дараа харахад бол эмчснээсээ одоо эмчилж эдгээсэн одоо хүний тоо бол хавьгүй олон байгаа гэдгийг бол бид бүхэн бүгдээр мэдж байгаа. COVID-19 цар тахлын одоо 80-аас дээш хувь нь бол одоо хөнгөн хэлбэр байж байгаа. За 5-аас 10% нь бол одоо хүнд хэлбэр байж байгаа. За энэ одоо ажилласан хугацааны 3-аас 4 сарын хугацааны одоо ковидын халдварыг одоо халдвараар одоо илүү одоо ямар хүмүүс өвчлөөд байна гэхээр вакцинтай хамрагдаагүй. Эхний тунгаа хийлгээд за одоо тодорхой хугацааны дараа бас дархлаа тогтдог. Тэгэхээр яг тэр одоо хамгаалах дархлаа тогтоогүй байх хугацаанд бас халдвар хамгааллын дэглэм алдсантай холбоотой халдварт өртөх, халдвар авахаас бол нэлээдгүй одоо хувийг бол эзэлж байгаа. За суур одоо болоод авсарсан өвчтөө. За тэгээд одоо Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болоод үндэсний түвшинд эрүүл мэндийн яам одоо салбараас мэрэгчлэтнүүд өгж заавар зөвлөмж одоо бас хангалтгүй биелүүлж байгаа. Эрүүл мэндийнхаа хариуцлагыг бас хөнцөрлөхгүй байгаа байдлууд бас ажиглагдж байгаа. За энэ нь бол одоо яг нөгөө одоо халдвар хамгааллын дэглэмийг хатуу барих үйл ажиллагаатай бол заашгүй холбоотой. Саяхан бол одоо практик үйл ажиллагаанаас харахад вакцин хийлгээгүй хүмүүс илүү их өвдөж байсан. За одоо бол яг 2 тонгийн вакцин хийлгэсэн, 1 тонгийн вакцин хийлгэсэн хүмүүс ирж байгаа хэдий ч хөнгөн хэлбэртэй өвдөж байна. Хөнгөн хэлбэртэй. За энэ хөнгөн хэлбэр одоо зонхлоод эхэлж байгаа нь бол бас манай улсад явсан вакцины бас үр дүн одоо бас гарч байна гэж бол эмч хүний хувьд бол харж байгаа. За хүнд одоо болоод нэг хүнд одоо өвчтний тоо бол харьцангуй одоо багасаад ирж байгаа. Тэгээ эмнэлгүүдийн одоо эрчим тэмчилгээний орж гисэн хүнд өвчтөд одоо эзлэх орвол харьцангуй одоо сүүлийн одоо энэ сарын дотор бол эрс багасаад ирсэн байж байгаа. За тэгэхээр дэлхийн нийтэд бол одоо яг энэ COVID-19-тэй холбоотой дараагийн маш тулгымцсан асуудал бол энэ дельта мутацийн одоо дархалтын асуудал байгаа. Тэгэхээр энэ бол яг харахгүй одоо манай Монгол улсын нөхцөл байдалд бас дараагийн одоо шатны давлгаа үүсэх эрсдэл одоо гарахыг бол огтхон ч үүсэхгүй. Тэгэхээр хүн амын дунд бас цөөн тоогорч гэсэн бүртгэгдээд эхэлсэн байгаа нь бол эрүүл мэндийн салбар, эмнэлгийн байгууллагууд гэлтгүү хамгийн гол нь одоо хувь иргэн өөрөө маш их одоо өндөр хариуцлагатай байхыг бол шаардж байгаа. Тэгэхээр энэ бол одоо дельта мутац гэдэг энэ дээр бол одоо эмчилгээний одоо цоо шин одоо тийм үү эм тариа гарна гэж бол байхгүй. Тэгэхээр одоо явж байгаа яг энэ эмчилгээний одоо өдөртөмжүүдийг одоо чиглэл болгож барьж явах байх. Тэгэхээр эндээс юу хэлэх гэж байна гэхээр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас одоо ч зөвлөж байгаа одоо дельта мутац бусад одоо аюултай одоо хувилбарууд COVID-19 одоо вирусын аюултай хувилбарууд гэж нэрлэгдэж байгаа. За эндээс бол хамгаалахгүй бол цорын ганцхан арга бол одоо маск банк одоо тогтмол одоо зааврын дагуу зөөх, зайгаа барих, за олон хүн цугларсан олон нийтийн газар одоо онцгой шаардлагагүй бол явахгүй байх, очихгүй байх. Тэндээс болгоомжлох гэсэн одоо энэ за гараа тогтмол одоо угаах гэсэн ийм л одоо 4 чиглэлийн зөвлөмжийг бол сүүлийн одоо энэ дельта мутацтай холбоотой бас ард иргэд нийт чиглэсэн юм
дөрвөн чиглэлийн зөвлөмжийг бас өгöd байгаа.